За манай улс бол 300-аад за 240 мянган малчин мал өхий малтай өрхтэй. За түүний дотор бол яг мал дээрээ байгаа бол нэг 140 гаруй мянга 160 мянган өрх байгаа. За эдгээр малчтын хүүхдүүд бол 6-7 настайдаа сумын төв дээр очиж сурах энэ одоо үйл явдал. Ер нь 12 жилд одоо орсноос хойш 6 настай хүүхэд сургуульд орж эхэлснээс хойш бол малчтын хувьд бол маш хэцүү байдал бий болсон. За энэ нь бол одоо хүүхдийг 6 настайд нь дотор байранд ч одоо суулгах аргагүй. Улаанбаатар ч гэсэн хүүхдийг одоо 6 настай хүүхдийг сургуульд хүргэхээс ахгүй л ингээм байна. За яг хотод бол энэ асуудал гайгүй. Аймгийн төв дээр бол гайгүй. Яг одоо малчин хөдөө айлын хувьд бол эцэг өрхийн одоо хоёр хүний нэг нь малаа хараад үлдэнэ, нэг нь хүүхдээ хараад сумын төв рүү явахаас өөр ямар ч боломж байхгүй. За ингээд хоёр айл бол үндсэндээ хоёр хуваагдаад зардал гараад илүү одоо хоёр айлын зардал гараад тэгээд тэр хүүхдийн төлөө яваад үлдэж байгаа одоо хөрөнгөө харсан малчин бол одоо хоол ундаггүй одоо ингээд гэр бүл нь байхгүй тийм ганцаарсан ганцаараа өрх толгойлсон юм эрэгтэй болж цацарч байгаа. За сумын төв дээр бас албан бусаар юм өрх толгойлсон эмэгтэй болж бий болж байгаа. За ингээд удирдлын амралтаараа нэг одоо амбулэрэ байдаг. Тэгэхээр бол ер нь дэлхий дээр ер нь Монгол улс бол ийм удаан хугацаанд бол бас тусдаа амьдрах энэ хуулийг энэ боловсролын системийг бол өөрчилж бүрэн боломж. Монголчууд бол шавь сургалт, зайны сургалт, явуулын сургууль, багийн сургууль гэдэг олон одоо юмнуудыг туршиж үзсэн ийм туршиж үзсэн туршлагатай юм аа. За бид бол энэ одоо хуулийн өөрчлөлтөөр бол зөвхөн одоо 6-7 настай хүүхдүүдийг гэрээр нь явуулын багш очоод за телевизээр тэгээд дижитал одоо цахимаар ингээд хичээлийг нь зааяа. Сум дээр бол одоо анги нь байж тэгээд тэр хүүхэд бол 3 дугаар ангиас эхлээд ангид очиж болно. За 1-2 дугаар ангидаа бол гэрээрээ одоо явуулын багш гэдэг чинь одоо зүгээр нэг багш очихгүй шүү дээ. Сайн багш очино. Тэгээд энэ сайн багш очоод хүүхдийг нь сургаад тийм ээ. Багшаас нь ангийн багш нь бас анхаарал тавина уцаар ирнэ. Одоо ангийн багш одоо бол интернет Facebook малчин бол ховор шүү дээ. Тэгэхээр Facebook орж ийн гэж тэнд бол одоо сүлжээтэй байна гэсэн. Тэгэхээр интернетийн сүлжээгээр хүүхдээ сургахын төлөө малчин хүн өөрөө одоо очих хэвээр малчин өөрөө хариуцлага гар үсэг зурна. Өвөө эмээ нь бас гар үсэг зурна. За энэ хүүхдээ одоо ингээд бид энэ явуулын багшаар сургая. Энэ зайны сургалтаар сургая гэдгээ ингээд сонгочвол энэ хүүхдэд чинь төр бас үйлчлэгээ үзүүлнэ. За ингээд ста дээлээд ахтай болсон байна. 8 настайгаас нь эхлээд нөгөө өөрийнх нь ангид нь авчиж оруулах ийм боломж байгаа. За энэ малчин хүүхдүүд бол Монгол улсын энэ малчин өрх бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийн одоо бүрэн бүтэн байдлыг хариуцж байгаа. Монголын одоо нүүдэлчин соёлыг өвлүүлж одоо хамгаалж авч явж байгаа ийм одоо онцгой хүмүүс бол энэ малчид мал өргөд иргэд байгаа маа. За энэ хүмүүс бол удам залгаж явж явах хэвээр. Удам залгах малчныг одоо бас эцгийнхээс нь хөндөрүүлж болохгүй. Эцгийнхийг салгаж болохгүй. Энэ бол манай улсын бүр үндэсний одоо маш сайн бодох хэвээр язгуур эрх шиг бол энэ юм аа. Манай газар нутаг, манай энэ малчин айлууд байгаа учраас, манай энэ бэлчээрийн мал аж ахуй байгаа учраас, энэ нүүдэлчин соёл байгаа учраас Монголын ондоочлол эндээс үүсэж байгаа. Монгол гэж энэ үндэстэн бол дэлхийн хамгийн шилдэг үндэстэн. Дэлхий Монгол руу бүхийж байна. Дэлхий Монгол улсыг, Монгол хүнийг одоо их хүндэтгэж байна. Тийм учраас Монгол хүүхдүүдэд бид бол зөв өөрийн онцлогтой хүмүүжүүлээ. Одоо англи хэлээр биш монгол хэлээр нь хэлд оруулъя. Их хэл дээр бол хүний сэтгэлгээ төлөвшдөг. Ямар ч үндэстэй их хэл дээрээ унган одоо сэтгэлгээ төлөвшдөг. Тийм учраас одоо энэ хүүхдүүдээ энэ ялангуяа малчтын хүүхдүүдийг онцгой анхаарч онцгой бас Монголын төрөөс хүндэтгэлтэй хандах ёстой л гэж үзэж байгаа.